Ерөнхийдөө дархлаа дэмжих гэдэг яриа яг хүмүүсийн дунд нэлээд хэлбэг байдаг. Гэтэ яг дархлаа дэмжих гэдэг нь яг юу хэлээд байгаа вэ гэхээр ууж байгаа витамин, эсвэл хідэн тусал хийлгэснээс бол дархлаа дэмжигдэхгүй. Бүх ингэж амьдралын хэв маяг, идж байгаа, ууж байгаа, өглөө яаж сэрж байгаа тэр бүхэнтэй нь холбогдсон илүү тийм том өргөн өрөөний ойлголт байх хэрэгтэй байдаг. Миний хувьд болохоор энэ дархлаа дэмжих гэдэг ойлголт нь өөрөө хүн яг эрүүл байх гэдэг ойлголттой илүү төхөж ирдэг. Хүн яг эрүүл байхыг хичээгээд ирэх юм бол тухайн хүн ямар ч өвчин эмгэггүй, зовир шаналлгүй тэгээд дархлаа дэмжигдсэн юм байна. Зуны цагт ихтэй ерөнхийдөө хүмүүс дархлаа дэмжих гэдэг яриаг нэлээд бага хэрэгэлдэг. Яагаад гэвэл дулаан орсон байгаа, нартай байгаа, агаар сэлхэн гараад дархлаа дэмжих шаардлагагүй юм шиг боддог. Гэхдээ зуны цагт яг дархлаагаа дэмжих ёстой нэг хэдэн зүйлүүд байгаа. Энэ нь болохоор нэгт болохоор зуны цагт ингээд гадаа халуун болоод эренгууд одоо хүний биед байгаа хотоодны галын ич гэж ярьдаг шүү дээ. Хоол боловсруулах тэр чадвар нь илүү бага болж ирдэг. Тийм болохоор яг зун халуузаа тий шууд хөдөө юм уух ч юм уу хөдөн зүйлсөө хэрэглэх юм бол тэр галын ичийг улам унтраалж өгнө гэсэн үг. Тэр тохиолдолд хоош ингээл хоол боловсруулалт мань алдагдаад хотоодны одоо талаас өвчин зовирууд илэрч гарна. Мөн дээрээс нь зуны цагт махан олыг бас бага идэх хэрэгтэй гэж үздэг. Махан олыг бага идэх хэрэгтэй гэхээр дахиад хүмүүс маань дандаа нөгөө шинэ ногооны салаад ч юм уу тий болгоогүй бүтээгдэхүүнүүд хэрэглэх гээд байдаг. Гэхдээ яг тэр шинэ ногооны салаад маань витаминлэг, аминдинтэй байгаа ч гэсэн уламжлалт хамгаах ухааны талаасаа чанарынхаа хувьд хүйтэн сэрүүн чанартай болчихж байгаа болохоор хотоодны галын ичийг адилхан луутрааж идэг гэсэн. Хэрвээ та яг шинэ ногооны салаад идэх ч юм уу тий хэрэглэх гэрийнхнаа тэгж хийж зориулмаар ах юм бол тэр дунд нь жоохон жигэнсэн ногоо ч юм уу тий тийм баланстай яг жигэнсэн зүйл болоогүй хүнсний бүтээгдэхүүнийг ингэ тэнцвэрт байлаа хадгалж хэрэглэх хэрэгтэй. За дээрээс нь нойрны асуудал байна. Нойрны хувьд гэх юм бол зуны цагт яг эрт унтаж эрт сэрэх хэрэгтэй. Байгалийн хэмнэлтэйгээ тэгж зогсож сэрж босож унтах нь энийг одоо илүү стрессийн давруудыг бууруулсан дээрээс нь илүү өрч хүчтэй байх гэж тустай байдаг байгаа. Аялал зугаалгын цаг эхэлж байгаатай холбогдуулаад дахиад дархлаагаа дэмжих хоёр тип бүх юм бол нэг нь болохоор өглөөний наранд буюу 8-аас 11 цагийн наранд өөрийгөө 15 минутаас багагүй хугацаанд ээх хэрэгтэй. Тэр яг нөгөө нарныхаа элчийг мэдрээд тэгж энерги аваад D витаминыхаа хэрэглээг хангах хэрэгтэй гэсэн. Гэхдээ бас хит удаан хугацаагаар болон яг 11-ээс хойших наранд ах юм бол нарны хортой туяанд гарч эхэлдэг гэж ярьдаг. Дээрээс нь уламжлалт талаасаа ч гэсэн наранд хит их халууцаж тэр халуун байх нь биеийн одоо шар махбодыг илүү дэлгэрүүлдэг. Шар дийлэх хэмнэг болох магадлалтай гэж үздэг байгаа. За хоёр дахь юм бол хөл нүцгэн алхах, зүлэг ногоо, чулуу, гол усанд хөл нүцгэн алхах. Энэ нь болохоор яг уламжлалт талаасаа их юм бол яг хөлн доор байгаа бүх биологийн төвцгүүдийг төвчүүлээд бодисын солилцоо болон эргэтний тэргүүл ажиллагааг нэмэгдүүлдэг гэж үздэг. Тэгэхээр иймэрхүү аргуудаар зуны цагт дархлаа дэмжээрэй.